9 одоод ноёрхогч биеийн урлаг, 30 дугаар бүлэг, өхөн өгтлээ зөрөөдлөх нь. Түүний өмнө зогсож буй хүн бол Лонгчэнд бараг л өгтлээ нүдүүлж байсан Жови Явян байлаа. Тулаанч хүмүүс ч үнэхээр ам бөхтэй ажээ. Өнгөрсөн удаад тэрээр тамтаг болтлоо задуулсан ч одоо зүгээр харагдаж байв. Жовигийн гэр бүлийнхэн хүүгийнхээ төлөө мөнгө харамгүй зарцуулсан нь илт. Тэр үед түүний биеийн бараг бүх яс хугарсан байсан бөгөөд асар их алтан заас зарцуулж байж л түүнийг тамийн үүднээс буцааж авчирсан юм. Гэвч Жовигийн гэр бүлийн хөрөнгө чинээ хэдий их байлаач түүний шарх маш хүнд байв. Тэрээр өнөөдөр холбоон дээр хүчтэй нөхөн сэргээх үрэл гуйхаар ирсэн байжээ. Одоогоор тэр маш сул дорой хэвээр байлаа. Задуулснаас нь хойш ямар нэгэн шалтгаанаар шүн дунд түүнд байнга хин юм харагдах болжээ. Тоолж баршгүй олон чөтгөрүүд түүнийг зовоох болсон тул тэр одоо гэрлээ унтрааж унтаж ч зүрхлэхгүй байгаа юм. Түүнээс гадна өглөө бүр түүний сүнс яг л зүгээр хатгах мэд өвдөж маш их шаналсандаа газарт хөрвөөхөөс өөр аргагүй болдог байв. Гэвч холбооны алхимчид түүнийг хэд хэдэн удаа шалгаж үзсэн ч энэ зовлонгийн шалтгааныг олж чадсангүй. Тэд ердөө түүний биедэх хий энерги дутагдсанаас болсон гэж дүгнээд эхлээд биеийг нь тэнхрүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Гэвч хагас сар өнгөрсөн ч түүний биедэх завиар огт дээрцсэнгүй. Харин шинж тэмдгүүд нь улам дордож унтаагүй байхдаач амийг нь нэгсэн үе олон чөтгөрүүдийг харах болов. Өглөөний сүнсний өвдөлтийн тухайд гэвэл энэ нь зүгээр нэг зүгээр хатгах биш, харин дүрлэлцэн гал дээр шарж байгаа мэт тэсхийн аргагүй болж тэр өвхөхийг хүсэх хүртлээр шаналж байлаа. Одоогийн Жови Явян маш их турж ицсэн царайн цонхиж шарлсан нь өмнөх өөртөө итгэлтэй бардам төрхөөс нь тис өөр харагдана. Жови Явян уулзалгүй удлаа шүү. Ойрд би чинь ямар байна да? Лонгчэн яг л ерөөл өгч байгаа мэт инээнсэглэн гараа хасран мэдлв. Жови Явян Лонгчэнийг хармагцаа яг л чөтгөр харсан мэт царай нүхтлээ цайв. Лонгчэн чи яаж энд? Чиний царай тийм сайн биш харагдаж байна. Үнэхээр сэтгэл минь зовж байна шүү. Би зүгээр л чамд санаа зовсон юм. Шүний чөтгөрүүд болон өглөөний сүнс шарах өвдөлт чинь яаж байна гэж Лонгчэн асуулаа. Чи үүнийг яаж мэдсэн юм? Тэгэхээр энэ чиний хийсэн хэрэг байх нэ? Жови Явяны нүдэнд айдас тодров. Тэрээр Лонгчэн түүнийг зодсныхоо дараа хүчээр уулгасан өнөөхий эмийг гинэт саналаа. Алхимчдийн холбооныхан тэр эмийг дотор эрхтнийг хамгаалах үйлчилгээтэй бөгөөд эрхтнүүд нь ажиллагаагүй болсон ч хэсэг хугацаанд өхүүлэхгүй байх зориулалттай гэж хэлж байсан юм. Гэвч Жови Явян тэр явдалд үргэлж ямар нэг зүйл буруу байна гэж мэдэрдэг байсан бөгөөд өнөөдөр Лонгчэний хэлсэн үгийг сонсоод тэр үрэлд шууд эргэлзэж эхлэв. Лонгчэн тэр чөтгөрүүд чиний л хийсэн ажил чи жигшүүртэй новш юм. Жови Явян хорсолтойгоор хашгирав. Эдгээр өдрүүдэд туулж өнгөрүүлсэн зовлон шаналлаа бодоод тэр уурсан Лонгчэн рүү дайрлаа. Гэвч ердөө л ганц алгадах чимээ гарч тэрээр хол өсрөв. Лонгчэн тийм ч хүчтэй зогсонгүй. Жигшүүртэй гинэ. Чи намайг тэгж дуудаж зүрхэлж байна уу? Би хичнээн өөдгөө байлаач чиний хийсэн зүйлсийн хажууд 100-ны 1-д нь ч хүрэхгүй. Надад хэлдэ. Чи эдгээр жилүүдэд миний эсрэг хитэн удаа хорон арга хэрэгэлсэн билээ. Лонгчэн гараа хөнгөн дохиод үл тоомсорлсон байдалтайгаар чи өөрөө ч хийсэн зүйлээ санахаа байж хариг сэрцгий байдал үргэлж хариугаа авдаг юм. Одоо би хүчрхэг болсон байхад жаахан ч гэсэн өшиг авах ёсгүй гэж юу гэв. Энэ алгадалт Жови Явяныг бүр мөсөн сэрэв. Тэрээр шархаа эдгэж байх хугацаанд Лонгчэний талаарх мэдээллийг тасралтгүй авч байсан юм. Лонгчэн Ихшээ улсын хунтайжийн бие хамгаалагчийг зодсон явдал нийслэлийг бүхэлдэн зочирдуулсан билээ. Тэр бие хамгаалагч бол цус нэгтрах шатны жинхэнэ мастер байсан шүү дээ. Тулааны чадварын хувьд Жови Явян одоо Лонгчэний өрсөлдөгч биш болжээ. Зэрэг зиндааны хувьд ч Лонгчэн эмийн дагалдан болсон тул түүнтэй харьцуулах аргагүй. Жови Явян алхимчдийн хэлсэн үгэнд эргэлзэж эхлэв. Алхимчдийн холбоо Лонгчэний бүх аргыг мэдэж байх ёстой. Тиймээс тэд түүнийг эдгэж чадах байсан. Гэтэл тэд түүнийг эцэс төгсгөлгүй тарчлаан зовхыг нь зүгээр л хараад сууж байж. Гэвч тэрээр холбооныхон үнэхээр учрыг нь олоогүй гэдгийг мэдсэнгүй. Лонгчэн өнөөх эмэн дээрээ сүнсний эрлэг шингэнээс жаахан нэмсэн байсан юм. Мастер Юнцигээс өөр хэн ч үнийг олж илрүүлж чадахгүй. Мэдээж хэрэг догшин маркиз Мастер Юнци шиг өндөр зиндааны хүнийг уурах ямар ч боломжгүй. Тэр байтугай хунтайжид ч тийм эрх мэдэл байхгүй билээ. Лонгчэн чи надаас юу хүсэж байгаа юм бэ? Жови Явян шүдээ зов. Жови Явян чиний өнөөх бууж өгдөггүй зоригч нь хайцсан бэ? Чи намайг олон жилийн турш тарчлаасан ч би чамд хизээч бууж өгч байгаагүй.
Одоо байдал миний талд ороод өчүүхэн хугацаа л өнгөрч байна. Хэрв чи одоо зогсохыг хүсэж байгаа бол хэдийнэ оройтсан. Тоглоомын дүрмийг дагах хэрэгтэй гэж Лунгчэн хэнэггүй хэлээд явхаар иргэв. Чи үнэхээр намайг өршөөхгүй гэж юу? Хэрвээ чи энэ зовлонгоос ангижрахыг хүсэж байвал маш амархан арга бий. Илдээ аваад хүзүүгээ зүсчих. Ердөө ганцхан секунд л өвдөнө. Тэгээд л чи чөлөөлөгдөнө. Надаас тусламж битгий гуй. Явян маш их ууралсандаа бүх биеийн чичирч байлаа. Чөтгөрүүдэд хөөгдөж сүнсэн шатаж байх үед тэр үнэхээр л үхлээр энэ бүхнийг дуусгахыг хүсдэг байсан юм. Гэвч өвдөлт намдах мөчөд тэрээр дахин жирийн хүн болж амьдрах хүслээр дүүрдэг байв. Энэ л түүний өөрийгөө алж чадахгүй байгаагийн шалтгаан байлаа. Амьдрахыг сонгуул тамшиг зовлон, үххийг сонгуул зориг нь хүрэхгүй. Явян сэтгэл зүйн хувьд нуран унахад бэлэн байв. Түүнд өөрийгөө хөнөөх зориг байхгүйч хэрвээ ийм хിവэр үргэлжилбэл тэр галзуурх нь гарцаагүй байлаа. Явян шүдээ зун газарт өвдөх сөхрөв. Лунгчэн би чамаас гуйж байна. Би бууж өгье. Лунгчэний үзэн ядалт өмнөх шигээ тийм хүчтэй дүрлцгээ болжээ. Одоогийн Лунгчэн Явянаас хамаагүй өндөр түвшинд байгаа бөгөөд тэд нэг түвшний хүмүүс байхаа болсон. Тэрээр энэ жижигхэн шоргоолзыг нүдэндээ ч харахгүй байв. Лунгчэн өшөө хорслыг сайн санаагаар хариулдаг санваартан биш. Гэхдээ Явяны өрөвдөлтэй байдлыг хараад түүний уур хилэн ихэнх нь замхрав. Түүнээс гадна Лунгчэн түүнээс зарим нэг нууц сонсохыг хүсэж байсан тул энэ нь яг тохиромжтой мөч байлаа. Лунгчэн орон зайн бүгжиндөө хүрэхээр гараа сунгах үед түүний сүнсний хүч Явяныг нууцаар нударгаа зангидж дотроо хорсол тээж байгааг нь гэнт анзаарав. Лунгчэн хэсэг зуур өөртөө шивнээд хүйтнээр инээнсэглэлээ. Тэрээр орон зайн бүгжнөөсөө нэгэн үрэл гаргаж ирээд Явян руу шууд шидэв. Энэ үрэл чамд зориулагдсан юм. Чи ирээдүйд надтай дахин дайсагнахгүй гэж найдаж байна. Үгүй бол чи насан туршдаа харамсах болно шүү. Лунгчэн ингээд яваад өгөв. Явян Лунгчэнийг холдохыг хүлээж байгаад баслаа. Түүний алсрах дүр төрхийг хараад нүдээ онилгов. Лунгчэн, хэрвээ би чамайг тамтай өхлөөр өхүүлэхгүй бол би Явян биш. Тэрээр Лунгчэнийг өөрт нь хор өгсөн гэж айсангүй. Учир нь холгүйхэн тэднийг харж байсан хүмүүс байлаа. Хэрвээ тэр энэ юмнээс болж өхвөл Лунгчэн шийтгэлээс зүгтэж чадахгүй. Тиймээс тэрээр өөртөө итгэлтэйгээр үрлийг залгиж орхив. Маргааш нь Явян шөнийн айцаасаа салж өглөө бүр сүнсэн шатгаа болсныг мэдээд маш их баярлав. Тэрээр дотроо хүйтнээр инээмсэглэж Лунгчэн чи хүлээж бай. Дараагийн удаа би хөдлөвл чиний амийг ганцхан дайралтаар авах болно. Тэр үед харамсах хүн нь чи байх болно доо гэж бодов. Харин Лунгчэн Явяныг тэр үрлийг эдхийг хараад мөн л дотроо инээж байлаа. Чи үнэхээр л амьд явхад дэндүү хортой амтан юм. Уг нь би чиний амийг өршөөе гэж бодож байсан ч харамсалтай чи өөрөө аюулыг дуудаж байна. Лун ахаа! Лунгчэн замаар явж байтал гинэт хэн нэгэн түүнийг дуудав. Эргэж хартал энэ нь тарган юу байлаа? Лунгчэн түүнийг хий хоримтлуулах шатны 3 дугаар түвшинд хүрснийг хараад гайхав. Бясалгалын ачаар түүний тарган бие нь одоо булчинлаг хүчрэхэг харагдах болжээ. Тарган юу? Чи муугүй шүү. Хэдийнэ 3 дугаар түвшинд хүрчихсэн байна гэж Лунгчэн инээнсэглэв. Энэ бүхэн Лун ах таны л ач тус шүү дээ гэж тэр ичингүрэн хариулав. Лун ахаа, би яг тантай уулзахаар очих гэж байлаа. Юу болов вэ? Юу ч биш дээ. Зүгээр л би 3 дугаар түвшинд хүрсэн болохоор үнийгээ тэмдэглэмээр санагдаад шифэний хийсэн зүйлийг хараа биз дээ. Би ч гэсэн түүний хажууд ичхэвтер байж болохгүй шүү дээ гэж тарган юу хэлв. Тэр цус нэвтрэх шатанд хүрсэн. Харин чи өрдөө хий хоримтлуулах шатны 3 дугаар түвшинд байна шүү дээ. Үүнийг тэгж их сүр дүүлэн болгож тэмдэглэх хэрэг байна уу гэж Лунгчэн инэв. Тэр хоёр чинь өөр шүү дээ. Би өмнө нь бясалгаж чаддаггүй байсан болохоор энэ удаагийн баяр шифэнийхтэй яг л адилхан түвшнийх байх болно гэж тарган юу нухацтай хэллээ. За яах вэ? Найзууд минь намайг ууж идэхэд урьж байхад би үгүй гэж хэлж чадахгүй нь яцгаая. За, яг тохирлоо. Би хэдийнэ найр захиалчихсан ганцхан таныг л хүлээж байлаа. Тарган юугийн түүнийг дагуулж очисон ресторан хотын өмнөд хэсэгт байв. Шифэний тэднийг дагуулж очисон ресторан шиг алдартай биш ч гэлээ амт чанар нь дутгааргүй байлаа. Лунгчэнийг ороход тарган юугийн хэлсэн үнэн байв. Шифэн, Шавхов болон бусад найзууд нь хэдийнэ тэнд ирчихсэн байлаа. Лун ах эцэст нь ирлээ. Лунгчэнч бас чанга инээлээ. Тэрээр бүгдтэй мэдлээд сумагт хоолунд өрөөстэй ширээн дээр ирэв. Өнөөдөр миний 3 дугаар түвшинд хүрсний баяр. Би эцэст нь бясалгалын замынхаа анхны алхмыг хийлээ. Миний өмнө гэрэлт ирээдүй нээгдэж байна. Энэ хундгыг Лунгчэний төлөө. Бүгд түүний чангаар сайшаа магтав.
Тэд бүгд Лонгчааны ачаар хувь заяа нь өөрчлөгдсөн хүмүүс байлаа. Лонгчаанч бас нэрлэхэлгүй нэгэн том хундаг архийг ганц амьсгаагаар ууж орхив. Бүх найзууд нь байсан тул биеэ барих хэрэггүй байлаа. Шифэн болон тарган юу нараас бусд нь хий хуримтлуулах шатны 1-р түвшнээс хараахан даваагүй байсан тул тэдэнд баатарлаг зориг байвч архины дааз байсангүй. Хэдхэн хундагны дараа олон хүний ам халаад ирэв. Лун ахаа, та бол яг л тэнгэрээс буусан дайны бурхан. Ирчүүд дундах хосгүй суудах хантан юм. Бид бүгд танд ямархуу эмэгтэй тохирох бол гэж бодоод л суудаг юм гэж нэг нь халамцуу асуув. Лонгчааныг хариулж амжихаас өмнө шоухоо үргэлжлүүлэн хээ хамгийн багадаа л гүнж байх ёстой. Гоо үзэсгэлэнгийн хувьд гэвэл шууд барьц алдаж сар хүртэл ичиж нуугдахаар үзэсгэлэнтэй байх ёстой. Харин бяцлаглалын төвшин үү? Тэр хамаагүй. Юутайч лун ахыг хинч дээрлэхэж зүрхлэхгүй. Тэр бүр ихшээ авалсын хунтаажаас ч айдаггүй хүн шүү дээ. Тиймээс түүний ирээдүйн ихнэр заавал хүчрэг байх алавгүй хаа гэв. Зөв, манай Phoenix Cry эзэнт гүрэнд энэ шалгуурт хамгийн сайн тохирох хүн бол 3 дугаар гүнжил байна гэж тарган юугийн нүд сэргэн хэлв. Би 3 дугаар гүнжийг өмнө нь харж байсан. Тэр үцэглэнтэй нь үнэн ч гэсэн тэр ааш авир нь үнэхээр аимшигтай. Жирийн хүмүүс түүнийг дийлэхгүй байхаа гэж өөр нэгэн санаа алдав. Тэр чин лун ахтай хараахан уулзаагүй байгаа болохоор л тэр. Лун ахын өмнө барч гисэн бяцхан муужгаа болох болно. Лонгчаан хэлэх үггүй болов. Тэднийг 3 дугаар гүнжийн талаар ярихад Чуяогийн үцэглэнт дүр төрх түүний санаанд тотхон був. Тэрээр Чуяог өрөвдөхгүй байж чадсангүй. Үнэн дээр Чуяо маш зөөлөн сэтгэлтэй бүсгүй боловч өөрийгөө хамгаалахын тулд дэлхийн ертөнцийн өмнө дээрэнгүй бүдүүлэг дүр хэсэгхээс өөр аргагүй байсан шүү дээ. Тэдний хамт өнгөрүүлсэн өчүүдийг бодоход түүний дотор дулаахан мэдрэмж төрж байлаа. Гэсэн ч тэрээр дотроо эвгүүрхэж байв. Ингэж ярих нь Чуяогийн нэр хүндэд халтай биш гэж үү? Лонгчаан үүнийг тунгаан бодож байтал гинэт нэгэн эмэгтэй хүйтэн инээд сонсогдов. Та нар шиг жигшүүрт тариачид үнэхээр солиотой зүйлс бодох юм аа. 3 дугаар гүнж та нар шиг амьтдын хилэлцэх сэдв мөн гэж үү? 9 одоод ноёрхогч биеийн урлаг 31-р бүлэг дахин нүүр тулснаа. Энэ үгийг сонсоод бүгдийн царай хуурав. Тарган юу хараал тавин ямар тэнэг хүүхэн нь вэ? Аав дээр хүрээд ир гэж ориллоо. Түүнийг хэлж дуусгад л коридорын цаанаас нэгэн ширээ эсгэрсээр тэдэн рүү шидэгдэв. Гэвч ширээ агаарт гинэт зогслоо. Лонгчаан түүнийг барьж аваад гараа ганцхан хөдөлгөн ширээг буцаагаад шидэж орхив. Тэр зүгээс нэгэн эмэгтэй гарч ирлээ. Тэрээр ихэнсэг төрхтэй байх бөгөөд өмнөх ширээг тэрэл шидсэн нь тодорхой байв. Эхлээд ширээ шидэж дайрчхаад дараа нь ихэмсгээр алхан гарч ирж байгаа нь түүнийг ямар их зантай гэлтгэн. Гэвч тэр өөрийнх нь шидсэн ширээ 10 дахин их хүчээр өөрлөө нь эргээд ирнэ гэж сансангүй. Ширээний үүсгэсэн хүчтэй салхинд тэрээр амьсгалахад ч бэрх болов. Бүх зүйл дэндүү хурдан болсон тул түүнд болтох хугацаа байсангүй. Хэрвээ ширээнд цохилбол яс нь хит хитэн газар хугарах нь гарцаагүй байлаа. Гинэт ширээ агаарт бут өсрөв. Элдний сорвтой нэгэн ир гарч ирж өнөөх эмэгтэйг хамгааллаа. Түүнийг хараад бүгдийн царай дахин хуурав. Тэр бол ихшээ авалсын хунтайжийн бие хамгаалагч байсан юм. Сорвтой ир Лонгчааныг хараад баг зэрэг цочирдож нүдэ анилган "Чамтай ийм хурдан дахин таарна гэж сансангүй шүү" гэв. Тэрээр ширээг бут цогсон ч хүчийг нь бүрэн сармагжуулж чадаагүй бөгөөд шалан дээр үлдээсэн гүн хөлийн мөрөн түүнийг Лонгчааны хүчийг дутан үнэлснийг харуулж байв. Яах ч аргагүй дээ. Би залуу хүн болохоор өдөр бүр баг багаар урагшилж ирч хүчтэй байх хэрэгтэй. Хэдийнэ байрандаа зогсоод урагшлахаа болсон чам шиг гайхалтай хүнтэй би яаж зэрэгцвэ дээ. Надад аялах урт зам байна гэж Лонгчаан хэнэггүй хэлв. Сорвтой эрийн царай бариаж хариу хэлэх гэтэл өөр нэгэн дуу хоолой сонсогдов. Хэдэн хоног өнгөрөхөд лун ах маань ихэнсэг хിവэрэл байна шүү. Шаа улсын хунтайж Шаа Чамфэн өнөөх найрсаг инээмсэглэлээ тодруулсаар гарч ирлээ. Шаа Чамфэн инээмсэглэн "Энэ бол ердөө л үйл ойлголцол юм. Та нарт өөрийн дүү Шаа Баячийг танилцуулъя" гэв. Лонгчааны эрүү мултрах шахав. "Энэ солиотой хүүхэн чинь гүнж байх нэ? Их мастер Юнци яагаад түүнийг энэ гүнжээс болгоомжлохыг сануулсны учир нь энэ байж. Одоо бидний хоорондын ялгаа ямар их байгааг мэдэрвүү?" Лонгчааны гайхсан зүрхийг хараад Шаа Баячи багталтайгаар хэлв. Лонгчаан толгой сэгсрэн "Химээ, бид үнэхээр өөр юм байна. Би 10,000 жил бясалгаад ч чиний тэр тэнэг байдалтай чинь зэрэгцэхгүй байх." Шаа Баячи гэдэг нь цагаан мунхаг гэсэн утгатай ойролцоо сонсогддог байв. "Ямар гайхалтай нэрвэ" гэж өгөөдөв. "Чи" түүний нүднээс гал бутрах шиг болов.
Зөвхөн Ша Баячич биш, Ша Чанфэний нүд ч бас хэсэг зур хүйт оргисноо дахин инээмсэглэж. За, одоо бүгд бие биенээ мэддэг болсон юм чинь та нар юун тухай ярьж байгаад ийм их хөгжилдөж байсныг чинь сонирхож болох уу гэв. Тарган юу болон бусд нь Ихшээ улсын хунтайжийн өмнө бие барьж эхлэв. Тэр бол хунтайж хүн, зиндааны ялгаа дэндүү их байлаа. Тэд Лонгчен шиг зөрүүд биш тул ямар нэгэн буруу үг хэлхээс имэж бүгд дуугаа хураав. Ша Баячи багталтайгаар эдгээр шалны шавхруунууд 3 дугаар гүнжийг дарамжилж түүнийг хинтээ гэрлэх талаар ярьж байхыг би сонслоо. Гэтэл миний ах 3 дугаар гүнжийг авахын тулд хатан ихэд хэдийний сүй тавих бэлгээ өгчихснийг эдгээр амьтад мэдэхгүй нь инээдтэй юм. Ахын минь сүйд бүсгүүрүү хараа сунгаж байгаа эдгээр новшнууд үхлээ хайж байгаа хэрэг гэв. Энэ мэдээг сонсоод Лонгчений царай хуйрав. Тэрээр Ша Чанфэнээс хүйтнэр энэ үнэн үү гэж асуулаа. Лонгчен харьцаандаа анхаар гэж сорвтээр сануулав. Зүгээрээ. Ша Чанфэн гараараа дохиж би хамгаалагчаа зогсов. Тэрээр Лонгчен руу ялагчийн ясаар харан нэмсгэлж. Би энэ удаад Феникс Край эзэнт гүрэнд ирсэн шалтгаан бол аавынхаа тушаалаар 3 дугаар гүнжид сүй тавих байсан юм. Хатан их хэдийнэ зөвшөөрсөн тул бид удахгүй товоо тогтоох байх. Дун ах танд цаг гарвал ирээдүйд манай их Ша улсад болох хурмын найрандаа таныг өрье гэв. Ша Чанфэн үүнийг зориудаар Лонгченийг өдөөн хатгахын тулд хэлж байгаа нь илт байлаа. Лонгчен түүний өдөөлтийг мэдэж байсан ч санаа зовхгүй байж чадсангүй. Түүний уур хилэн хяналтгүйгээр ориглон гарч ирэв. Хэрвээ Ша Чанфэн үннийг мэдэхгүйгээр ингэж байгаа бол яахав гисэн. Гэвч Лонгчен Чу Яогийн эргэн тойронд хувилдаан байгааг мэднэ. Түүний биедэх гадны сүнслэг энерги бол хурааж авахыг хүлээж байгаа өрнүүд байсан. Одоо тэдгээр үр боловсрсан тул хэн нэгэн хурааж авахаар ирсэн нь энэ юм. Үүнийг зохион байгуулсан хүн нь Ша Чанфэн биш байлаач тэр үүнээс ашиг хүртэж байгаа тул энэ хувилдааны оролцогч мөн. Тэр олон нууцыг мэдэж байгаа нь гарцаагүй. Өөрийнхөө тулсан зүйлсийг бодоход түүний хувь заяач бас Ша Чанфэнтэй холбоотой байх магадлал маш өндөр байлаа. Өөрийнх нь болон Чу Яогийн эргэн тойрондох энэ бүх бузар хувилдааныг бодоход алах хүсэл нь оргилж байв. Гэвч одоо хөдлөх цаг биш. Тэр илүү хүчрхэг болох хэрэгтэй. Одоогоор түүнд мөсөн уулын зөвхөн оройн л харагдаж байна. Нөхцөл байдлыг хяналтандаа аваагүй байгаа тул тэр төвчих хэрэгтэй. Ингэж бодмогц түүний уур хилэн тэр дороо 50 байдлаар солигдов. Лонгчений уур хилэн гинэт замхарахыг хараад Ша Чанфэний зүрх баг зэрэг чичрэв. Түүний Лонгченийг гих болгоомжлол улам нэмэгдэв. Өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг дайсан бол хамгийн аюултай байдаг билээ. Ша ахаа, би таныг 3 дугаар гүнжид сүй тавих хэрэггүй гэж бодож байна. Лонгчен толгой сэгсрэв. Яагаад? Би хувь заяаны нууцыг судалж байсан юм. Танд зориулж зарим нэг тооцоолол хийж үзтэл Шиах таны нэрэнд салхи гэсэн утга агуулгадж байна. Харин 3 дугаар гүнжийн нэрэнд оймод гэсэн утга бий. Салхи оймодыг сүйтгэдэг тул энэ нь 3 дугаар гүнжид сайн зүйл биш. Лонгчен Ша Чанфэний царайг ажиглан хэлв. Хаха, Лун ах үнэхээр хошин хүн юм а. Ийм зүйлд хэн итгэх вэ дээ? Ша Чанфэн инэв. Лонгчений харц улам нухацтай болов. Тэрээр өөрийн бурханлаг мэдрэхүйг дээд зэгт нь хүргэж ажиглахад Ша Чанфэний царай хувраагүйж зүрхний цохилт нь үл ялэг түргссэнийг анзаарав. Тэгэхээр энэ новш үнэхээр ихийг мэддэг байх нэ. Тийм бишээ. Миний зурх чадвар маш өндөр түвшнийх. Ша ахаа, таны амьдралд галын энерги маш их байна. Тийм учраас танд Чанфэн буюу мөнхийн салхи гэж нэр өгчээ. Гал салхины хүчийг ашигладаг. Ийм дүл мянган бээрийн цаанч тархаж юу ч түүнийг зогсоож чадахгүй. Энэ үнэхээр гайхалтай нэр гэж Лонгчен магтав. Ша Чанфэн үл ялэг инээмсэглсэн ч дотроо маш их гайхав. Лонгчен үнэхээр ийм чадвартай гэж үү? Түүний нэрийг нэгэн нууцлаг хүн Лонгчений хэлсэнтэй яг адилхан тайлбарлаж өгсөний дараа түүний эцэг эх нь ийм нэр өгсөн юм. Хэдийгээр тэр царайндаа 50 байдал гаргаж байсан ч зүрх нь хүчтэй цохилж цус нь оргилж байлаа. Түүний амьсгалын өөрчлөлт Лонгчений мэдрэхүйгээс зугтаж чадсангүй. Лонгчен дотроо инээж байв. Түүний дэми ярьсан зүйл нь байндаа тусна гэж тэр сансангүй. Тэрээр үргэлжлүүлэн харин манай 3 дугаар гүнжийн нэрэнд Яо гэсэн тэмдэг бий. Та бол гал хувь заяатай. Харин түүний нэрэнд ус бий. Хамгийн гол нь түүний нэрэнд хаан гэсэн утга бас агуулгаддаг тул энэ бол жирийн нэг ус биш, усны хаан юм. Салхи ба ой мод бие биенээ үүсгдэг бол ус галыг унтраадаг. Чи ийм нэртэй хүнтэй гэрлэж болохгүй. Тэгээд ч энэ нийслэл дөрвөн талаараа усаар хүрээлэгдсэн тул Ша ах танд дэндүү аюултай.
Хэрвээ чи 3 дугаар гүнжтэй гэрлэж зүрхэлбэл чи Phoenix Cry эзэнт гүрнээс амьд гарч амжихгүй байх магадлалтай. Тиймээс би чамд энэ бодлоосоо татгалцахыг зөвлөе. Эмэгтэйчүүд бол зүгээр л хувцас шүү дээ. Ганц хувцасны төлөө амиа эрсдэлд оруулах гэж үү? Энэ үнэхээр үн цэнгүй хэрэг гэв. Шифэн тарган юу болон бусдын царай бүгд хувирав. Тэр хунтайжийг занлхийлж байна уу? Лонгчэний зурх чадварт тэд хагас итгэж хагас эргэлзэж байсан ч Лонгчэний хэлсэн тайлбар маш тодорхой байсан тул тэд ч бас итгэхээс өөр аргагүй болов. Энэ үед Ша Чанфэний царай маш баргар болов. Лонгчэний үг түүнд маш эвгүй санагдаж байсан бөгөөд няцаах арга байсангүй. Худал хэлж биднийг төөрөгдүүлэх гэж оролдоод хэрэггүй. Хитгэн хоосон үгээр хунтайжийг хуурч чадна гэж бодоо юу? Чи амьдрахаас залхаа юу? Гэж сорвитээр уурсан хашгирав. Эзнээсээ өмнө дуугардаг ямар дуулуургүй нохоо вэ? Гэж Лонгчэн хүмсэг зангитав. Анхнаасаа л тэрээр сорвитээрийн алах хүслийг мэдэрч байсан. Тэрхүү хүйтэн энерги түүний ясыг ч жихүүцүүлж байлаа. Энэ нь сорвитээр түүнийг яаж хөнөх тухай бодож байгааг илтгэн. Тиймээс Лонгчэн түүнд ямар ч нүүр өгсөнгүй. Новш! Сорвитээр уурсан хашгирч Лонгчэн руу нударгаараа зогсохоор дайрав. Зогс! Ша Чанфэн түүнийг зогсов. Тэрээр энэ үед хэдийнэ тайвширсан байсан бөгөөд Лонгчэн руу инээмсэглэж "Лон ахыг ийм хошин цантай гэж хэн мэдвэ дээ? Миний мэдлэг үнэхээр тэллээ. Харамсалтай надад одоо хийх ажил байгаа тул өөр өдөр ярилцъя" гэв. Ша Чанфэн дүү Баячи болон бие хамгаалагчаа дагуулan явлаа. Гэвч Ша Баячи явхаас өмнө Лонгчэн руу үзэн ядсан харцаар харж түүний ердөөл нэг үхсэн мах мэтээр төсөөлж байгаа нь илт байлаа. Шатнаас буунгууд сорвитээр хорсолтойгоор "Хэрвээ та намайг зогсоогүй бол Лонгчэн хэдийнэ өвчгсөн байх байлаа" гэв. Тэр Лонгчэн өөхөх ёстой нүнэ. Би ч бас хяналтаа алдах төглөө. Тэр навш үнэхээр жигшмээр юм. Гэхдээ Лонгчэнд одоохондоо өөр ашиглах зүйл бий. Хэрвээ тэр одоо өчгөл бидний төлөвлөгөөнд нөлөөлнө. Түүнийг хэд хоног амьд байлгая гэж Ша Чанфэн санаа алдав. Хичнээн тайван хүн байлаач тэрээр Лонгчэний үгэнд үнэхээр их уурссан байлаа. Мастер надад тэр өвгөр өвгөн юнцыг нүдэн дээр Лонгчэнийг ялах тушаал өгсөн. Хэрвээ чи түүнийг үүнээс өмнө алчхвал тэр хөгшин сүнс үнэхээр уурлах болно гэж Ша Баячи хүднэр хэлээд тэр тэнэг өвгөн би түүнийг хичнээн гуйж хичнээн өөртөө татах гэж оролцсон ч тэр надад туслаагүй. Цагийн гарц гэв. Ша Чанфэн түүнийг хараад толгой сэгсрэн анхнаасаа л мастрын чамайг ашиглаж түүнийг өөртөө татах гэсэн оролдлого бүтэхгүй байсан юм гэв. Яагаад? Ша Чанфэн толгой сэгсэрсэн ч хариулсангүй. Хажууд нь байсан сорвитээр санаа алдан учир нь гүнж минь танд эмэгтэй хүнд байх ёстой зөөлөн зан чанар огт байхгүй гэв. Ша Баячи түүнийг алгадаж орхисон ч сорвитээр үүнд дасчихсан мэт үл тоомсорлон инээмсэглэлээ. Тэднийг явсны дараа Лонгчэн болон түүний найзуудын архи уух сонирхол нь бүр мөсөн алга болов. Лонгчэнд цаг хугацаа бага үлдэж байгаа мэт санагдав. Үнэнд ойртох тусам бүх зүйл аюултай болж байлаа. Бүх үнэн ил болох үед хэрвээ түүнд хангалттай хүч байхгүй бол тэр өөхөх нь гарцаагүй. Гэвч түүнд цаг бага байлаа. Тэр хорон бүрийг бясалгахад зарцуулах ёстой. Хүчин жаахан ч гэсэн нэмэгдвэл амьд үлдэх магадлал нь ихсэн. Түүнээс гадна Чуяогийн асуудал түүний сэтгэлийг зовоож байв. Тэр цаг хугацаатай уралдаж түүний асуудлыг шийдэх ёстой. Чи Лонгчэн мөн үү? Бинэт туранхай дунд иргэм насны ир ресторанд орж ирэн Лонгчэнтэй мэдлэв.